За тэгэхээр өнөөдөр би юу ярих гэж байгаа гэхээр ирчүүдгээ жоохон хэрүүлж байя гэдэг сэдвийн хүрээнд ярих гэж байна. За тэгэхээр надад яг юу ярьж байгаа гэхээр энэ дээр те хов жив ярьдаг гэж ирчүүд өстой эрэгтэй хүмүүс хов жив ярьдаг гэж үнэн шүү. Өөр юм хин чамааг үзэх вэ гэж тийм үү. Тэгээд урд нь эмэгтэй хүмүүс ирчүүдийг дугаа болгохдоо юу гэж ашигладаг гэсэн бэ гэхээр чи яасан хэрүүлчих юм. Чи эрэгтэй хүн байж дугаа болооч. Чи яасан мухач алчаа. Эрэгтэй хүн байж чи болооч. Чи эрэгтэй хүн байж яасан хэрүүлчих юм гэд. Тэгж дарамтлж эрэгтэй хүмүүсийг дугаа болгох гэж үздэг гэсэн. Тэр үед одоо болохоор яаж байгаа юм гэхэлэр те нөгөөх нь жоохон арга барил нь жоохон өөрчлөгдөд эрэгтэй хүмүүс ховж ярьдаг гэж үнэн шүү. Тэгээд одоо ховж ярихгүй байх юм. Тэгээ одоо яах юм те аюу тийм гачин ярьж байгаа. Тэгээд одоо хүнийг өдөртөх гэж оролдож байгаа нэг хүүгийн ядарсан аргал гэж би одоо ойлгож байна л та. Иймэрхүү комментуудыг үзээд тэгээ иймэрхүү комментууд надад ингээд орж ирж байгаа. Тэгээ би энэ комментууд энэ дээр би бол яг тодорхой хэмжээнд энэ Түшиг Толгой ТV хоёрыг те жоохон муу санаатай гэдэг шиг ярих нь гол нь биш байсан. Угаасаа муу санаатай би нөө муу санаагүй биш вэ нөө олон нийтэд ил байгаа юмыг би их ярих гаагүй. Зөв гол нь би яаж байгаа гэхээр зөв хандлагын тулд ингэ бичлэг хийсэн. Тэгээд тэр хандлт авах гэсэн юмуд яг өртөө уур нүгж байгаа л те. Одоо яах вэ? Тэгээд гол нь би яг яах гэж байгаа нь эрэгтэй хүн хэрүүлж авах хэрэгтэй гэж би одоо хэлэх гэж байгаа. Тэ. Хэрүүл хийхгүй бол одоо миний эрх зөрчигдөд шүү дээ. Жишээ нь одоо ингээд харъя л та тийм үү. Эцгийн эрхт ёсыг сэргээ гингуудаа энчээ төөгөө идэр бат гээл тэ ийм залуусыг дэмжээл энчээ ингээд гараад ирчих байгаа байхгүй. Дэмжих гэдэг YouTube-ээр наач юм. Тэгэл өөрийгөө бас дэмжээл тэ. Энэ нэг орос юм нэг гар хангалаг битгий хийг нэг тийм л бичлэг хийсэн юм шиг байгаа. Нэг ирчүүдийг төлөөч. Өөр бичлэг юм би бол санахгүй байна. Би мэдэхгүй байна. Нэг тийм л нэг юм нэг гар хангалаг гэсэн нэг зурагтаал юм яваад байсан. Би сайн үзээгүй, би мэдэхгүй. Би тийм балаа юм нэрээ өндөө үзхийч хүсэхгүй байна. Тэгээд нэг тийм л бичлэг явж исэн. За тэгээд гол нь би яг юу гэж бодож байгаа юм бэ гэхлээр энэ дэр би яг төвдийн тийм нэг ном уншиж л байсан л да. Яг тодорхой хэмжээнд те одоо төвдийн тэр хятадуудын даогийн одоо нөгөө юунуудын сургаал гэсэн тийм номнуудыг халт харж байсан да. Яг хүн ингээд юмаа хадгалах юм бол те тодорхой хэмжээнд бас жоохон нөгөө хүн чалгаа жоохон удаан хугацаанд хадгалах боломжтой байдаг. Байн гаргаад авах нь бол бүр хийх тэгээд ах нь тийм сайн зүйл биш ээ гэдэг нэг тиймэрхүү юм бичсэн байсан. Би яг тийм хүн уншижсэн номнуудыг. Гэтэ надаа энэ хүүхдүүдийн яриаг сонсох надад тийм сонирхол байхгүй. Тийм ном бол угаасаа гараад ирчихсэн байж байгаа. Тэгээд эднэр хаанаас олж мэдсэн уншснаа бол эднэр ихгүй шүү дээ. Би бол хаанаас уншсан яасан ийснэ бол мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд гол нөхцөл байдлуудыг би зүгээр хэлье л да. Эцгийн эрхт ёсыг төөгөө хэрэгжүүлээд байгаа юм уу? Би тэгж бодохгүй байгаа. Төөгөө тэ за подкаст үзэхгүй бол байгаа болохоор та нар баг өөрсдөө хөгжүүлэхийг баг хүсдэггүй болохоор баг ухааны юм яаж бусдыг доромжлоод байгаа юм шиг надад санагддаг байхгүй юу? Ерөнхийдөө бол та нар подкаст үзв. Та нар өөрсдөө хөгжүүлэхгүй байна. Би бол өөрийгөө хөгжүүлээд байгаа болохоор сайн яваад л гэж л амьхандаа өөрийгөө тэгж л ойлгуулахыг хүсэж байгаа юм уу гэж би одоо боддог. Түүгөөд энэ залууг. Би бол одоо тэгж ойлгодог. Түүнээс би нэг тийм ухаантай одоо мэдлэгтэй тийм залуу гэж би боддоггүй. Тэгээд түүгээ ингээд яриад байгаа тэр нэг хятадуудын тэр нэг бизнес гэдэг байгаа надаа бас яг юу гэж санагддаггүй гэхлээр мөнгө бол та нар фир багт бол бизнес хийхгүй ш. Та нар угаасаа байраа барьцаанд тавих юм уу? Ямар нэгэн та нар барьцаанд тавьж сэдвийнхаа зэйлэг юм уу? Ямар нэгэн барьцаанд тавьж та нар зэйл болж ш. Дээр саяхан нөгөө нэг яалаа да нөгөө нэг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл гэсэн чинь хамт томчууд нь өөрсдөө л тэр зээлүүдийг авсан байсан шүү дээ. Жижиг дунд төслийг дэмжих зээл мэйл гэсэн дандаа томчууд нь өөрсдөө л холбогдсон шүү дээ. Ард иргэдэд хямдхан хүүтэй зээл баг олддоггүй шүү дээ. Тий. Тэгээ хямдхан хүүтэй зээлгүй мөнгөгүй бол та нар яаж энэ түүгийг яриад ах шиг тэр хятаас оруулж яриа том чанартай баруунуудыг оруулж ич та нар бизнес хийх юм. Та нар явж мөнгөгүй та нар 3 сарайлаад хятад руу гараад үзвэл та нар холож авч чадахгүй шүү дээ.
Танаас ядаж хоолны мөнгө, ядаж очиод бараа худалдаж авах мөнгө хэрэгтэй шүү дээ. Тийм. Нэг золбоо ТV-тэй нэг ярьсан яран дээр нэг хүмүүс нэг мэддэг зүйл л дээ. Ерөнхийдөө бол баг хин хүмүүсийн ерөнхийдөө нэг жоохон гадарлаж байгаа зүйл. Тийм. Гадарлаж байгаа зүйлийг бол ерөнхийдөө ярьсан надад санагдсан. Хятадууд бараанууд бол тий чанартай хятад бараанууд чанаргүй маш олон янз байгаа. Ердөөс үннээсээ хамаарат үн дагаж чанар гэдэг ердөөсөө ярьдаг болсон шүү дээ. Гэхдээ ганц тань бас үн дагаж чанар биш. Зарим нэг ориг брэнд гэсэн цүнх мөнх нэг эдий балаа тий нөгөө оюун эрдний нэг цүнх мөнх гэлөө юу гэлээ нэг юунд охиндоо авч гисэн цүнх мөнх тийм балаа юм манай улс төрчид болоод өгөөч. Тийм хараал ийцэн лаларт мөнгө үрээхэ болоод өгөөч. Тэр хараал ийцэн цүнхчин зүгээр урагдаа тасрахад зүгээр нэг даавны өөц штэ тэр чинь тийм нэг лалрын юмуд хэдэн сая төгрөг үрж тансаглахаа болооч гэж би хэлмээр санагдаж байгаа. Одоо лайтаа байхгүй. Тэгээ би нэг хэдийн би ахаад би хэлэн заяа. Та нар намайг харж заяа. Та нар намайг өөрснөө бүр арай дэндүү дээрлэж байгаа байхгүй юу? Жижиг баг хандлттай 749 суврагтай за үзэлт нь нэг 89-ээс заримдаа хитэрдэггүй. Хэрэгтэй бичлэгүүд нь 22-оос хитэрдэггүй, 19-ээс хитэрдэггүй. Нэг хэрэгтэй бичлэгүүд нэг цөөхөн хэдэн биш үзэлттэй. Тэ? Тэгүн гол юугээ ботчдیں۔ Тэгэхээр баг ихэнх одоо сошиал одонсруу зүгээр яг юугээ ботчдیں۔ Санааг нь хулгайлчих. Тэгээд баг ихэнх одоо энэ сошиал одонсрууч биш дээ. Одоо ганцхан энэ ихэнх одоо юу гэдгийг те энэ үзэж байгаа хүмүүс хүртэл үзэж байгаа энэ үзэгчд нь хүртэл өөрснөө хөгийн бодох юм. За жижигхэн хандлтаа сууг юм байна. За зүгээр санааг нь аваад өөрснөө мэдсэн юм шиг мэдэмхээрэл цаашаа ирээвч. Түүнээс энэ сувган дээр лайк дараад юу хөө? Коммент дараад юу хөө? Гэт бүр цааталтаа нэг тийм үнхээс нь санаа бийж идэг юм уу? Хайш. Нэгдээ хөгжсөн золбоо ТV юу, төшиг ТV юу гэдэг өөр нэгдээ ингээд шууд ингээд те олон үнийн хандлтыг аваад ингээд ингээд айл эзэн хөгжсөн хуудсуудыг за яах уу гэд нэг лайк дарт юм уу? Хайш. За яг нэгдээ хөгжсөн юм да гэд амар тийм надад нэг Монголын ард түмний нэг хорон санаатай юм шиг санагдаад байгаа юм. Хөгийн авчаагүй санаатай. Тэгэд хөгжөөгүй суугасан за санааг нь авчий гэдэг ингээд бүгдээрээ ингээд би нэрээсээ зөндөө олон санаагаа улгаад алцсаргаад би бүр сүултээ залхаж штэ. Бүр бичлэг оруулахаас буруу урж штэ сүултээ. Өмнөдө гутарч штэ. Та нарын энэ далрын бэлэр цангаас чинь болоод үнэн хөгийн зүгээр нэг хэдэн жишээ аваад үзэхэд одоо ийм байгаа штэ. Би танаас зүгээр хэдхэн жишээ аваад үзүүлээ л да. Хэдхэн жишээ аваад үзүүлээ заа. Энэ Монгол өрнөж будаа ингэж байгаа. Тий. Энэ бичлэгэн дээр би юу ярьж байгаа юм бэ гэхээр охтууд чинь сүмээр дамжаад энэ охтууд чинь явааднаа. Би энэ бичлэгийг би яах гэж би оруулж исэн юм бэ гэхлээр энэ дээр би гэж байгаа шүү дээ. Хуучин нөгөө нэг бараг л ах нас чинь хамаг өдөг баян тарган цатгатран ах нас чинь бараг тий одоо охтуудыг чинь аваад та нарт охтууд үлдэхгүй байна ухааны яриад ингээд насаар ингээд Монголд ингээд ялгуурлал үүсгэжсэн тийм юу явагдажсэн бохоо пропаганда явагдаж эхэлжсэн бохоо тархиугаалт явагдажсэн бохоо тухайд тэгэн гот нь би эсэргүүцээд гүй над содоос гэдэг том сүмүүд байна гадаадуудаа чинь 95% охтууд сууж байгаа гадаад хүндэстэй суусан хүмүүсийн 95% нь охтууд эрчүүд нь 5% байгаа шүү наах нар чинь нэг биш шүү гол нь наад сүм өмөр чинь далимжуулаад тийм үү зөндөө олон охтууд чи гадаад хүнтэй суугаа явчдээ шүү баян тарган гэж бодоод над гадаад хүмүүсийн чинь дагаа явчихж байгаа эрэгтэйчүүд нь аль хэзээний боловсрал хосрогдсон гэд би ингээд зөндөө олон би ийм бичлэг бай оруулж байгаа штэ үнэн хөгийн юм аа тэгээ би Монголд өрнөж будаа тэгээд дээрэс нь эрчүүдийн эрх гендрийн эрх гэд би ингээд баахан бичлэг оруулсан байхгүй одоо энэ Монголд өрнөж будаа бичлэг болоо 1 жилийн өмнө гэж харагдаж байгаа чинь 2-3 жилийн өмнө бичлэг байгаа. Та нар сайн харжээ.
Энийг хар 2023 онд орсон бичлэг гэж байгаа үстэй. 2023 онд орсон бичлэг гэж одоо 2025 он шүү. Энд чинь баг одоо 2 жил болж байгаа шүү. 2 жилийн өмнө би энэ бичлэгийг оруулсан үстэй. Тэ? Тэгээ би энэ эрчүүдийн тухай би баг хамгийн ахлаад ярьж итэл гараад нь гів гинтгийн эцгийн эрх ёсыг сэргээд гутаа энэ бэлгүүн гэдэг залуу яаж байгаа. Түүгөө Идэрбат хоёрыг тавьчихдаг нэг яаж байгаа. Түүгөө Идэрбат хоёрыг юу ярьсан би сайн ойлгохгүй. Идэрбат те би Айкута шүү. Бистолер Айкута хүмүүсийг оруулаарай. Те. Бүтэмжтэй хүмүүсийг оруулж ирээ. Тэг өөр яг юу ясныг би мэдэхгүй байна. Ирчүүдийн тухай яг юу ярьсныг би Идэрбатыг би юу ярьсныг санахгүй байна. Төөгөө би юу ярьсныг мэдэхгүй би. Төөгөө нэг хэдэн бааханд бичлэгтэй юм билээ. Тэр бичлэгүүд яг юу ярьсан юм? Би ойлгохгүй байна. Та нар төөгөө яг юу ярьсан? Төөгөө хятадаас нэг бараа оруулж ирээ те зарчихгүй. Начиг баян болж болно шүү дээ гэхээс өөрийг юу ярьсан? Би сайн ойлгохгүй байна. Тэгэхээр ирчүүдийн эрхийг дэмждэг болчтой юм уу? Тэгэд яг үнэндээ энэ сургаал айлтаад гараад ирэх юм яг үнэндээ зүгээр ингээд те үнэндээ нэг хогийн санагдчих байгаа байхгүй надаа. Надаа бүр амар хогийн санагдчих байгаа байхгүй. Хогийн бүр алдар гавьяг нь өөр хүмүүс хүртээд байгаа юм шиг санаж байгаа. Ядаж те начиг те ингээд бичлэг оруулсан те ирчүүдийнхээ эрхийг огцсон байхгүй юу? Тийм болохоор ирчүүд тийм байдал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр гадны улсууд яг ингээд ирчүүдийн албаар өндөр салхинтай байлгачих. Тэгээд би ихэд би 2 жилийн өмнө би ингээд 2 жилийн өмнө 2023 онд би энэ ирчүүдийн тухай ингээд ярьж байгаа шүү дээ. Тийчээд миний нэр байхгүй тий? Алдар нэр гэвч ирчүүдийн тухай аач гэж магадгүй дурсаж байгаагүй хүмүүсийг гэв гинтхэн нэрийг нь тавиал олон нийтэд сошиалоор ингэж цацдаг нэг ямар учиртай юм бэ гайхаж байгаа. Тэгэд энэ ч бас өөр юм байгаа. Өөр эрх хүн гэд би яхад би нэг юм ярьчээ. За намайг баг хандлтаа гэд та нар зав хардггүй юм байжээ. Тэгвэл та энэ сэтгэл зүйч байна. Энэ сэтгэл зүйч бас 2 жилийн өмнө бас бичсэн гэж ааз тий? Энэ хэн Молор Эрдэнэ байгаа. Молор Эрдэнэ бас 1 жилийн өмнө бичсэн гэж ааз. За одоо би харчаа заяа. Энэ эрхтэй хүн заяа. Энэ сэтгэл зүйч намайг ярьсны дараа ярьж эхэлчихсэн заяа. Энэ хэдэн он гэж нь 2023 онд заяа. 2023 оны мар гэдэг чинь одоо 5 биш април тэгээ мар гэдэг чинь 5 сар хаа тийм ээ 20 2023 онд ярьж байна. За тэгвэл минийх энэ хизээ ярьсан байна. 2023 энэ биш. Та нар энийг харж иж болно. 2023 оны та миний бүр өмнөх яриг харна заяа одоо. Одоо та нар миний бүр өмнөх яриг харж байна. Бүр өмнө би бүр өмнө хамгийн ахлаад надаас ихсэн заяа энэ бүх бичлэгнүүд чинь. Надаас ихсэн заяа. Надаас ихсэн та нар харж байна. Энэ байна. Тийм аа. Энийг та нар хар. Энэ хизээж 2022 онд. Энэ би ирчүүдийн эрх хүднээс хийж байгаа хүмүүс нь байлаа гэж бодоод ихвчлэн эмэгтэй хүмүүс юм уу тэгээд эрэгтэй хүмүүсийн талаар юу нэлээд дутууд мөнгө ойлголттой. Тийм. Ерөнхийдөө бол эрэгтэй хүмүүсийн талаар эмэгтэй хүмүүс ингээд эрэгтэй гендер гэдэг эмэгтэй хүмүүс урд нь орилдог байсан шүү дээ. Яагаад тэд нар сайндаа ч орилж байгаагүй. Тэднэрт ямар хүмүүс байсан бэ гэхээр эрэгтэйчүүдийг угаасаа үүрэггүй байх үүрэггүйлсэн хятадын тагнуулж урагч нар нь мэддэхгүй лалрын новшнууд яаж исэн бэ гэхээр өөрснөө эмэгтэй хүмүүс ирчүүдийн эрхийн юмд сандал суучаад сандал судалтанд суучаад ирчүүдийн эрхийг төлөөлөж чинь гэд юу ч хийдэггүй нэг хідэн тархан гахаанаар bijсэн байхгүй урд нь. Түүнээс ш тэд нар зүгээр яг ирчүүдийн эрхийг төлөж ажилтдаг гэсэн үг үгүй. Бид эдрийг мэдхгүй. Бид тэднийг харж байгаачихгүй. Би сүулт ингэж ярьж эхэлж байсан. Хамгийн анхлаад би ирчүүдийнхээ үүднээс жинхэнэ утгаар нь бийж байгаа. Түүнээс өмнө ярьжсэн хүмүүс зүгээр дүр хэсгсэн нэг ямар ч хэрэгцээгүй мэдээлэл гуйлсан. Ирчүүдийн талаар нэг бол гуйлсан мэдээлэл, нэг бол дотоод төлөв мэдээлэл цацдаг байсан. Хэдэн эмэгтэй хүмүүс ирчүүдийн эрхийг төлөөлөд ирчүүдийн холбоо молбоо ч гэдэг юм уу одоо мэдгүй нэг тийм хүү гачин юмнууд буцаа суучдаг байсан юм шиг үл. Ань би ч игнээс хамгийн ахлаад ярьж байсан. Энэ би 2022 оны 8 энэ октябр гэдэг нь 10 сар ах тийм ээ.
Энэ 10 сарын 8-нд гэж байгаа. Тэгээд дараад нь энэ 2023 он гэж баз өөрөөр хэлбэл намайг хэлсний жилийн дараа би 2020 онд сүүл энэ 2023 онд ирж байгаа энэ сэтгэл зүйш. Жилийн дараа энэ сэтгэл зүйш тэгээд амраа, ютубер амраа, тэгээд энэ сэтгэл зүйш молор эрдэнэ гэх зэрэг хүмүүс бүр гараад нь ярьж эхэлсэн шүү. Та нар энд хараараа эр хүн. Одоо би хэлчих эр хүн. Дараад нь ирсэн шүү. Энэ одоо жилийн дараагаас. Гэхдээ би эдгээр хүмүүсийг би ямар нэгэн байдлаар би шүмжлэх гээгүй. Эдгээр хүмүүс тий зөв бай. Хүний санаа авч болно тий. Тэгээд гол нь өшөө гоё дэлгэрүүлээд, өшөө гоё гүнзгийрүүлээд гоё ярьж чадчих واخгүй. Ядаж эдгээр эрэгтэй хүмүүсийн талаар дуурсан байгаа واخгүй. Гэтэл эрэгтэй хүмүүсийн талаар аач дуураагүй хүмүүсийг гів гинтхэн энэ залуу гарч ирээд аач дуураагүй мэдхгүй одоо эрэгтэй хүмүүсийн талаар яг юу дуурсныг мэдхгүй одоо тийм хүмүүсийг энэ залуу гарч ирэнгуутаа гів гинтгийн эцгийн эрэгт ёсыг сэргээ гингуутаа эдэр бат төөгөө гэд ингээ гараад ирж байгаа. Эдэр бат юу хэлсэн? Эдэр бат ирчүүдийн тухай юм ярьсан уу? За би харъя. Эдэр бат ирчүүд гэд хай. За ирчүүд. Хай. Нэг ярьсан байна. Нэг сарын өмнө нэг ярьсан юм байна. За сарын өмнө нэг ярьж. Тийм нэг сарын өмнө гац бичлэг оруулж. Би бүр 3-4 жилийн өмнө ярьж ирсэн юм сарын дараа нэг ингээ подкастаар нэг энэ хүнтэй нэг юм ярьж. За төгөө юу ярьсан харъя. Төгөө ирчүүд. Юу ярьсан? Хятад ирчүүд гинэ. Би энийг нь үзхийг ч үсэхгүй. Надаа хятад ирчүүд яах юм бэдлийч байхгүй надаа. 5 сарын өмнө сул дорой ирчүүд бол нийгмийн дайсан гэсэн юм бичиж. Тий. Өөрөөр хэлбэл за сул дорой гэж ямар хүнийг хэлээд байгаа. Амжилтанд хүрээгүй за миний бие муутцсан тийм үү. За би ингээд амжилтанд хүрээгээд ингээд хичээгээд явж исэн. Тий. Тэгжэд гів гинтхэн ингээд шүдний эмчийн буруудаа үлдлээс болоод за ингээд миний бие муутцсан. За тэгээ би хэдэн жилийн туршид би өвлийн өрөм дээр ирсэн. За ингээд уншигээд бодож исэн 45 мянгаар авсан блок чейн хэмээх гэд бодож исэн тэр гоё номоо би за буцаагаад өвлийн өрөм дээр очлаа. За одоо надаа шиг ном сомыг уншаад ч одоо хэрэггүй боллоо. Одоо яаж амьд бүлгүүгээд бодлоо. За зарлаа тийм үү. За би зарсан. Тэгээд би яах вэ? Тэгээд би одоо сул дорой юу? Сул дорой би одоо нийгмийн дайсан уу? Юу гэж хэлэх гээд одоо би энэ бичлэг үзээгүй та би одоо харъя. Би одоо харъя. Би түүнийг санаад байна гинэ. Ээж нь хүүгээ амжилтанд хүрэхийг хүлээж авт хүн нэг охиноос болоод орой олгон имарх гэж. Би охиноос ч би имарч байгаагүй шүү дээ. Магадгүй таанд шиг нэг залуусад имар бол хайр дурлал гэдэг юм бас. Гэхдээ би багтаа хайрлж ирсэн, дурлж ирсэн тий. Гэхдээ би нэг охинослоод имараад амьдралаа халтлаа би тэгж байгаагүй. Магадгүй тэгдэг эрэгтэй хүмүүс бол одоо үнэхээр нэрээ яг чиний хэлдэг тийм зүв бах тий. Бас сул дорой бах тий. Гэхдээ биш дээ. Та нарын хэлэх гээд байгаа. За нэг охиноос болоод имарсан за сул дорой. Янз бүрээр хүмүүс ойлгож байна. За Ромео Жулиета за юу байх нь хамаахгүй тийм үү? За хүмүүс юу гэж бодох нь хамаахгүй. Гол нь энэ дэр нэг ийм жижигхэн бичлэг байгаа юм. Энэ дэр нэг ийм жижигхэн бичлэг байгаа. За энэ хятад төрчүүдийн бичлэгийг харъя. Юу юм бэ? Бага аяа яваад шүү дээ. Шинэ альбом гарсан байна. Юу нэг за болий. Би блокчейн, биткойн тийм үү? Бүгдийн урд нь номнуудыг наваад уншиж байсан. Урд нь. Гэхдээ уншиж байсан ч яг унших гад байж тал би өвдөд. Тэгээд дараад нь уншиж чадахгүй гац 2 хуудсыг эргүүлээд тэгээд зарж исэн байхгүй. Буцаагаад 2 дахин хямдхан үнээр 25 мянгаар зарж исэн байхгүй. Номнуудаа. Хүн өвлийн ирэмдээр очсон үед тийм үү? Сурах, боловсрох гэдэг бол зүгээр утгагүй санагдана. За болио. Би юу яах гэж энэ бүхнийг сурж исэн. Яах гэж би энэ номыг өндөр үнээр авбаа. Өвлийн ирэмдээр очсон хүн бодогдохгүй юм гэж байхгүй. Та нар юу надад бол энэ бүхэн таалагдахгүй. Тэгээд дээрэс нь би нэг юм хэлье. Тодорхой хэмжээд бид нар жоохон одоо юу ч гэмэр юм дээ тийм ээ.
хэрүүлж байх хэрэгтэй. Хэрүүлж биш бол юу болохыг би одоо та нарт харуулъя л та. Одоо би хэлэхгүй л бол би одоо эрхээ хамгаалж чадахгүй шүү дээ. Эдгээр намайг дээрлэхээ л байгаад байна. Дээрлэхээ л гачин яриад бусны гавьяаг өрснөхөөгөө болгоо тэгэл дээрлэхээ л болоод идэм үү. Бид нар чинь өстө нэрээ те болгоод идэв штэ те. Гэл байгаад байна аюул бол. За тэгээд би нэг юм хэлээ л та. Хэрвээ би хэрэлдэхгүй байгаад байвал заа. Энэ дэлхийд хоёр төрлийн хүмүүс байдаг юм л те. Ямар хоёр төрлийн хүмүүс байдаг гэсэн чинь нэг нь уурлаад тэр даруйдаа те ингээд орлоол ингээд тэр авийг түүгээгээ те уурлаад ингээд уур бухимдлаа гаргаад ингээд хилээд зогсож идэг те. Тэгээд тэрнгээр нэг түүгээгээд хүмүүсийн анхаарлыг татаад сууж идэг. Нэг тийм тэгээд уураа гаргачдаг юм байдаг. А нөгөөх нь уураа хадгалж ягаад нэг тесрээд хүн алаа идэг тийм хүмүүс байдаг. А тэгвэл би та нарт зүгээр нэг юм харуулъя л та. Тийм. Хэрвээ хэрүүлж биш. За юу. Та нар ингээд бид нар хэрүүлж биш, бид нар ховч ивч биш. Тэ? Тэгээд ахнаар та нар нэг өдөр яг эдгээр шиг л байдалтай. Энэ шиг. Нэг өдөр та нар ингээл зодоон, нүдэн, сүрдүүлэг тийм үү? Нэг өдөр л ийм байдалд орно шүү дээ. Нэг өдөр л ийм байдал та нар орно шүү дээ. Хүн хэрэлтэй тодорхой хэмжээнд хүн уураа гаргаж ирэх хэрэгтэй. Надад ч гэсэн ингээд бачиндмар санагдаж шүү дээ. Байнгын өөрийнхөө санаануудыг ингээд те өөрөө баахан санаа гаргачаад бүгднгийн ингээд өөр хүмүүс ингээд попроод, өөр хүмүүс од болоод тэгээ өөр хүмүүс алдар гавьяаг нь хүртээд тэгээ чи өөрөө болохоор чи ингээд чамайг ингээд хинч биш юм шиг болгоод хүмүүс нь ард иргэд нь өөрснөө амар хүгийн санаатаа тэгээд арчаагүй балиар санаатаа ингээд жижигхэн сувгаа гам чи энийг альтернатив гаргаж болохгүй бид нар лайка харамлна бид нар коммент харамлна бид нар subscribe харамлна бид нар бүгднийг харамлна гэдэг ингээд харамлаа суугаад байдаг нэгэнтэй альтернатив төрсэн хүмүүс л лайк харамгүй маа аав коммент харамгүй маа аав subscribe аав нэгэнтэй альтернатив хүрсэн юм чинь одоо яах вэ? Би миний лайк дарсан ч дараагүй ч ямар ч хамаагүй. Би лайк дарсан бол чи коммент бичсэн бол чи дэмжсэн дүр эсгчээ. Жог дойлгонсон дүр эсгчээ. Яагаад ард иргэд юм хүүгийн өмхөрсөн санаатай байгаа юм бэ? Яагаад зүгээр те яг органикаараа хөгжүүлчихээ те яг өөрийгөө ингээд явчих гэж байгаа хүмүүс нь лайкийг харамлчээ энд альтернатив хүчиж магадгүй энийг болиулчээ энийг комментийг хасчээ энэ төр үзэлт хийхгүй энийг тэгчээ бүр амар хогийн санаатай бүр амар лалрын санаатай байгаа байхгүй ард иргэд нь өөрснөө юм хүүгийн санаатай байгаа байхгүй тэгэд өшөө бас нэг юм байгаа. Өшөө бас нэг бичлэг байгаа. Энэ нэг охины бичлэг байгаа. Энэ нэг охины бичлэг байгаа. Жавлаа ялангуяа ингээд дөнгөж 10 жилээ сургуулаа төгсөөд ирж байгаа хүүхдүүдээ битгий ингэж явуулаач гэж би хэлмээр байгаа байхгүй. Энд бол асар хүнд штэ гадаад л очих юм бол сайхан амьдрын гэж хэлээ. Тэг яг энэ охины санаа энэ гадаад байгаа мөчөө те энэ сургалтын төлбөрийн те тийм бүгдийн нөгөө тэгээд ингээд гацсан шалганд орсон хүмүүс ингээд зөндөө байгаа. Тэгэнгүүт манай монголчууд бас нэг юм дээр одоо нэг юм бодох хэрэгтэй. Сур гэж явуулсан бол сургалтын за тий энийг би одоо яг энэ одоо хэдэн энэ одоо 2025 оны 5 сарын 1-нд хийж байгаа шүү дээ. Тэгэд би яг энэ яриаг нь би яриад хэл амын ойлгохгүй тайлбар хийсэн байгаа. Энэ ваага гэж би юу ч хийлээ би нөгөө өөрхөн гарчгаа гадаадд суралцах хэрэглээс болж үцгээж байна гэж би бичсэн байгаа шүү дээ. Энэ охин миний энэ бичлэгийг бол харсан л байх гэж би бодож байна. За хараагүй ч юм уу. Гэхдээ ерөнхийдөө санаа нь ерөнхийдөө нэг иймэрхүү байгаа. За та нарт би харуулчих заа. Энэ байна. Энэ бичлэгийг би 2024 онд хийж байгаа шүү дээ.
2024 та ингээ харчих. Энэ одоо харагдсан байна. Энэ 2024 онд хийж чад энэ охин болохоор хизээ хийж байна. 2025 онд. Өөрөөр хэлбэл намайг хийсний дараа 5-6 сарын дараа энэ охин бичлэгээ хийж байгаа байхгүй юу? Гэхдээ яг ижлэх юм ярьж байгаа. Гол нь. Ингээд энэс болоод ингээд гинтээ ажил дээр сургангаа ажиллаж байгаа ингээд гинтээ бэрхтсэн. Атасын хүмүүс л хоёр гаран гимтсэн юм байна. Тэгээд би энэ дээр би гэлж явахгүй. Гэхдээ та нар ингээд ажиллангаа сураа, айлс тэтгэлгээр сураа гэхэд ингээд тэтгэлгээр явуулснаас тод ажиллангаа бэртэж гимтэж байгаа маш олон хүмүүс байна тий. Би энэ дээр би яг энэ 8 сарын өмнө гээд би тэгээд энэ охин энэ ч яаж байгаа юм гэхээр энэ 3 сарын өмнө ингээд ярьж шít. Яг миний ярьсан юм ойлгомжтой бараг л утга санаа нь яг л агаар утга санааны хувьд ижлэхийн юм ярьж байгаа шүү дээ. Яг тодорхой хэмжээд жоо өөр юм байж магадгүй л дээ. Гэхдээ жоо төстөөтэй юм ярьж байгаа шүү дээ. Тэгээ би энэ охины бичлэгийг жоохон эхлээд би үзэл өө ин чи миний ярьжсэн юм ярьж штэ гэл би тэгж байгаа байхгүй. Тэгж бодоод тэгэхдээ гол ялгаа нь юу юм бэ гэхээр энэ охиных 1600 лайктай 44,000 хүн үзсэн 1500 лайктай нэг комментгүй амар хүүгийн зөвхөн сар би энэ группийг би бисоп сонирхч гэдэг групп чат матнуудаа би хуваалцчихсан. Тэс чи бисоп сонирхч групп дотор нэг хэдэн октод нэг хөдөн хөвгүүд чи өөрөө гадаад сурч чадаагүй болохоор тэгж байгаа ингээд хүн доромжлох гээд ингээд гүйж байгаа дараад нь санааг нь хулгайлаад өөрснөө ярьчт юм уу би мэдэхгүй л дээ. Гэхдээ арай ч энэ охин тэгээгүй бах. Энэ охин бас даруухан харагдаж байна. Энэ охиныг би арай ч тэр бисоп сонирхч групп дотор байсан чатнд байсан гэж би бодохгүй байна. Гэтэ бисоп сонирхож групп чат матн дотор би ингээд баах юмнууд би дандаа шеэрлэх гэхгүй өөр хөмчлүүд. Зөндөө олон тоосон цэцэргсэн гэсэн нэгээ санааг нь хулгаас нэг баг хөндлөлтөө суугаа дээрлэгсэн хүмүүс зөндөө олон биш үү? Энэ охин яг намайг дээрлэж байгаагүй би мэдэхгүй л те. Энэ охин мэдээч яриг ойлгомжтой. Би чиний сувгийг чи үзээгүй штэ. Би чиний бичлэгийг чи үзээгүй штэ. Үзсэн байсан чи үзээгүй л гэж ярина ойлгомжтой. Гэхдээ та нар одоо зүгээр ингээд нэг хэдийн юмнуудыг жоохон хараа. Энэ хүн үндэ шудраг бус надад санагдж байгаа гэдгийг ойлгоо. Тийм үү? Тэгээ энэ бэлгүүн бэкгүйгээд амар цэцэргийлээд амжилт нүрээгүй хүмүүсийг бүр амар доромжлоод байгаа. Сүүлийн үед тодорхой хэмжээд надад ингээд доромжлоод байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Энэ хүмүүс нийлчээд ингээд ганцхан намааг биш. Энэ одоо юу дуучлаар гэдэг юм хараа. Бас яг 100 цаашаа нэлээд хүмүүстэй бас бичлэг хийжсэн. Хүмүүстэй бичлэг хийсэн. Тэгээ дээрээс нь яг одоо вайрал болж байгаа нэг одоо юу гэдэг хандмалт болоод. За энэ ямар ч хэрэгцээгүй юм чинь. За болий. Тэгээ гол нь энэ юун дээр болж яг уучлалт гуйж байгаа юм бэ гэсэн чинь зөндөө олон хүмүүсийн тухай бичлэг хийжсэн гэдэг. Бичлэг хийхдээ энэ яг яасан. Энэ зүгээр мартаж дойлгонсон шүү дээ энэ. Энэ төөгөөг мартаж дойлгонсон. Эдэр батыг юу хийсэн мэддэхгүй байхад мартаж дойлгонсон. Тийм энэ өөр юм хийгээгүй шүү дээ. Мэдгүй өөр энэ хийхнийг бос. Энэ ард иргэдэг харин доромжсон байхгүй юу? Үзэлт одоо өдөр болгоны үзэлт. Чиний нэг юу боддог гэхээр одоо ажилдаа явж байгаа мундаг байгаа ютуберүүд болох нь юу бодож байгаа гэхээр эднэр бол ямар ч өрсөлдөгч байхгүй хэлсэн. Тэрхтээ хэдэн жилийн өмнө тий бараг тийм өрсөлдөгч байхгүй үед ихсэн хүмүүс нь органикаар явж байгаа. Сүгэлд өрсөлдөгч ихтэй үед гарсан хүмүүс нь би органикаар гэж бодохгүй байгаа. Яагаад гэх юм бол ихэнх нь айгүй цөөхөн бичлэгтэй хэрнээ шууд од болж эхэлдэг. Шууд ихнийхээ бичлэгнээс ахуулаад тий айгүй өндөр хандлт аваад эхэлчихдэг. Ихнийхээ бичлэгнээс ахуулаад заримуд нь амар. За энэ охин гайгүй 369 үзэлттэй зарим бичлэгүүд гайгүй юм байна. 1800 үзэлтэй. За зарим нэг бичлэгүүд бол бүр амар. За юу. Зарим нэг үзэлтүүд, зарим нэг бичлэгүүдийг та нар удаа харж ирсэн. Амар хандлттай. Өнгөрсөн амар хандлттай. Биш ээ. Галзуу нош гэжсэн. Энэ биш үү? Амар өндөр хандлттай. Би тэгээд тодорхой хэмжээд яг харддаг байхгүй юу? Сүүлд гарч байгаа би бичлэгүүдийг би ингээд харахаар би ингээд харддаг байхгүй юу? За ингээд нэг бичлэг шууд 36,000 үзэлтэй, 52,000 үзэлтэй, 2,000 үзэлтэй, 281,000 үзэлтэй цөөхөн эдгээр бичлэгтэй. Тэгээ бүгд асар өндөр үзэлтэй. Би талаар тодорхой хэмжээд энэ яг органикэр муу биш үү гэдэгтээ би харддаг байхгүй тодорхой хэмжээд. Хардах эргэцэд байгаа шүү дээ. Би хардж байгаа энэ цөөхөн эдгээр бичлэгтэй нэ амар өндөр ингээд хандлт авсан. Тэгээд хамгийн гол нь мөнгө хаа гэсэн бичлэгүүд байгаа байхгүй. Тэгээ би яг юу ч бодоод байгаа юм гэхээр идрээ те
чинь нэг юм ярьдэн штэ. Одоо чинь эдрээ нэг юм ярьдаг. Одоо энэ бид нар бүтээмжтэй тийм гэд ярьдаг. Төөгөө болохоор чинь бас те мөнгө төрөг гэд ярьдаг. Гэтэ миний харж байгаагаар мөнгөгүй хүн хувьцаа авч тоолохгүй. Мөнгөтэй хүн хувьцаа авч тоглолт юм. Мөнгөтэй хүн тодорхой хэмжээнд том бараа оруулж бизнес хийх. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар яг өөрсдөө яг яаж хөгжүүлэх ёстой юм бэ гэхлээр ердөөсөө Трамп Элон Маск тэ эдгээр хүмүүсээс бид нар тодорхой хэмжээнд яг жишээ авах хэрэгтэй. Гэхдээ ердөөсөө энэ гол инспирэшнүүдийг одоо сүүлийн үеийг яаж байгаа юм гэхээр ердөөсөө чат GPT-гээс бүгднийг нь сууллаа. Хамгийн эрэлттэй мэрэгжил юу вэ гэж ингээд асуучна. Тэнгууд хамгийн эрэлттэй мэрэгжил бүр ийм байна гэдээ бүр ингээд те. За мэдээл программист гэдэг ингээд ороод ирж байгаа те. Программист, кибер аюулгүй байдалд хиймэл оюухан гэдэг ингээд ороод ирж байгаа. Тэгээ ийм хүмүүсийг хиймэл оюухан те одоо юу гэдгийг дата аналистаар ажиллахад бас тодорхой программист мэрэгжил хэрэгтэй мэлэн шүү дээ. Тэгээд дээрэс нь блокчейн крипто валют гэдэг энэ сүүлийн үед гарч байгаа бүх юмуд бүгдээр ингээ угаасаа хүссэн мэдээд ингээд тодорхой хэмжээнд ингээд шинжилэгдээд угаасаа явж байгаа шээ. Чат GPT-гээс асуулаад шинжилэгдээл тэгэд би гол нь юу хараад байглаар бус хүмүүсийн их мэддэг юмнуудыг те ахин сүрхийн юм яриа л те гарч ирэх нэг тийм нэг од мөн үү яг ингээд те подкаст үзэхгүй бараг ухааны юм ярьчих гал те та нар бараг л подкаст үзэхгүй болохоор та нар ухаантай та нар айкун муута та нар ухаан муута болохоор та нар ядуу амьдарч байгаа бараг л хогчин гिचг гээл те тэгээд цаад утгаараа ингээд ард иргэдийг доромжлоод байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй энэ бүх ярианууд нь цаад утгаараа бид нар те амжилтанд хүрсэн те бид нар те авьяастай бид нар утгаамжтай бид нар ухаантай бид нар айкутай тийм болохоор бид нар амжилтанд хүрсэн та нар ухаан муута та нар подкаст үздэг та нар тийм тэнийг та нар амжилтанд хүрэхийг хүсдэггүй та нар мал болохоор та нар юм ядаа амьдарч байгаа ингээд цаад утгаараа загнаад байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй хүмүүсийг чинь маш олон төр хүмүүс байна шүү дээ би одоо чинь дээр үд нэг ном худалдаж аваад би блокчейн гэдэг нэг ном худалдаж аваад тэгээд дараад нь би уншиж чадахгүй зарж исэн байхгүй энэ ном бишээ нэг том ном байсан 45,000-ад энэ блокчейний хувьсгал гэдэг энэ номыг би худалдаж авчаад уншиж чадахгүй заржаал шүү дээ би юм удаад 45,000-аар 25,000-аар зараад уншиж чадахгүй за одоо цаашдаа амьдраач үгүй ч юу яшиг миний энэ байгаа номнууд одоо хиндэ өгөхгүй одоо зарыг өгье гэсэн чи авах хүн байхгүй минь яшиг зарыг гэж заржаал шүү дээ тэгэд бид нар нэг иймэрхүү байдлаар ингээ яваад иж болмооргүй байна. Надад жоохон онцгүй санагдаж байгаа. Тэгээд цаад утгаараа ингээ хүмүүсийг доромжлоо, догдох уу хийгээд та нар те ихгүй байсан те. YouTube хийж эхлэхгүй хэлсэн болохоор зөвөр ингэж бодоод байгаа байхгүй. Одоо энэ гэсэн бол тэг яг хэлэхгүй те. Яг хэлэхгүй. Тэг ингээл доромжлоо цэцэргээл те амжилтанд хүрээгүй хүмүүсийг доромжлоо те сайжрахгүй гээл бүр ингэж мингээл бүр гараараа ингэж мингээл бүр доромжилж яриад ингэж мингээл бүр ингэж нүд мүдээрээ бүр ингэж мингээл бүр амар доромжилж ярьж байгаа хэвээр эн чинь. Тэгэл байн нөгөө ярианднууд дээр нөгөө хэдийгээ гаргаж ирээл нөгөө нэг юу гэдэг вүлээ ирчүүдийн тухай юу ярьжсэн мэддэхгүй нэг хідэн нөхдүүдийг гаргаж ирээл бид нар л баг те ирчүүдийн ёсыг баг сэргэж байгаа анхны хүмүүс шүү гэсэн тийм мессеж өгөхгүй л яг жинхэнэ ирчүүдийн ёсыг ярьжсэн зөндөө олон хүмүүс байгаа би хамгийн түрүүнд ярьжсэн за дараад нь те энэ нэг эр хүн гэд яригуудын нэг хин ярьжсэн гэдэг нь мэдгэдлээ энэ сэтгэл зүйч нам миний дараа ярьжсэн гэдгийг та нар сайн харлаа тийм молордноос ярьжсэн гэдэг нь эднийг яг дурсахгүй байгаа эднийг яагаад дурсаж болохгүй бэлгүн бэхгүй эднийг яагаад дурсахгүйгээр ганц энэ эдийг дусаад тэгээд сахал самбаатаа барьсан булчинлаг залуусыг хаанасаа гарч би энэ залууг мэдэхгүй яг үндэ би харамгатаа ингээд харахаарч хүрхгүй ингээд ойготж байгаа байхгүй за яг булчинтай гэж бодлоо тийм шивэстэй гэж бодлоо за эмэгтэй хүмүүс таалагддаг гэж бодлоо эрэгтэй хүмүүс наадах чинь энэ зураг хараад хинж таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүст над сахал самбаатаа шивэстэй нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эрэгтэй хүмүүс над сахал самбаатаа шивэстэй  нэг булчин гайх болсон залуу ердөөсөө таалагдахгүй шүү дээ.   Эр
Эрэгтэй хүмүүст. Эрэгтэй хүмүүст яг юу гэж харагдах вэ гэхээр тийм биднэрт би надаа яг юу гэж бодож байна гэхээр би баг ухтай мэдээж хэрэг би Солонгост ажиллаад үрж ирэхдээ би энэ байтгаа булчинтай байсан юм уу? Тий, би энэ байтгаа булчинтай, би энэ байтгаа бие хөгжүүлсэн байсан юм уу? Би бүр хүүтэн усанд ороод Солонгост ажиллаж байхдаа хүүтэн усанд ороод зүгээр миний биеэс халуун урс авсаад гадаа өвлийн хүүтэнд амбар шиг юм дотор хүүтэн усанд ороод миний биенээс зүгээр ингээд хүүтэн усанд оронгот ингээд биний биенээс уурс авсдаг байсан. Тэг би баяр хүн төчөр ажилд хийдэг хүн аюу хүчтэй байсан, хурдан байсан. Тэг хүний би зарим үед муутчихдээ. Тэг хүнд юу тохиолдохыг хийж хэлж мэддэггүй байхгүй. Тэгээ би энэ муутчингууд яг хөө тэг султ ороо. Элчүүдийн ирэх ёсыг сэргээгүй шивэсгүй би одоо шивэсгүй л те. Надад одоо шивэсгүй. Би одоо турцсан. Би Солонгос одоо ивний ясмас ингээ хардаад би ингээ турцсан байгаа сте. Турцсан. Солонгост байхасаа би ингээд амар ингэж юм гэх юм бол бүр ингээд амар турхаа харагдан та нар. Харах юм бол хөнхөө. Би турцсан тий. Одоо надад нэг булчин шүрмэс байхгүй тий. Гэхдээ эрүүл хэсэм хүн болгон өөрснөө булчин шүрмэс хөгжүүлнэ шүү дээ эрэгтэй хүмүүс. Одоохондоо надад булчин шүрмэсээс идүүтэй тодорхой хэмжээнд дотор эргэтнүүдээ сайжруулах нь чухал. Түүнээс биш надад одоохондоо гадаад булчин одоохондоо тийм чухал биш юм. Тэг гадаад төрхөөр нь яах юм? Тэ? Шивэс бол ерөнхийдөө Дональд Трамп шивэсийг юу гэж хэлжсэн бэ гэхээр ингэж хэлж байгаа шүү дээ. За одоо болоо. Тийм үү? Миний хүүхд шивэс хийхгүй шүү. Дональд Трамп хүүхдтэй зөвлөгөө өгчээсэн байдэн шүү дээ. Бичлэгүүд нь байгаа. Шивэс гэдэг зүйл бол олон түмэнд тийм сайнаар танигдах зүйл биш. Шивэсийг чинь урд нь яах чи ямар зорилттой гарч иж ирсэн бэ гэхээр ихэнх хүмүүс яг ямар зорилтоор ашигладаг юм гэхээр ингээд түлэгдсэн сорив. Эмчилгээний янз бүрийн сорив, түлэгдсэн сорив. Тэднийгээ далцгахад ингээд эрүүл мэндийн түвшинд ингээ ашиглаж байгаа хүн бас ойлгох шүү дээ. Түүнээс бусдыг айлгах гэж байгаа юм шиг те. Бусдыг айлгах гэж байгаа юм шиг. Би ингэж шивэсийг айлгах, ингэж шивэсийг рекламдах хэрэгтэй юм бид нар. Яг яах вэ? Шивэсийг хүмүүс ашиглаж болдог эрүүл мэндийн зорилгоор юуны зорилгоор зарим үед тэ шашин, зарим үед шоронд орсон хүмүүс, зарим үед шашны урсгалын хүмүүс, зарим үед одоо яг хүмүүс шивэсийг янз бүрийн зорилгоор ашиглаж байгаа. Тийм би юу яг ойлгож байна. Тийм гэхдээ бид нар ингэж одоо юу гэдэг тэ эрчүүдийн эрч ёсыг гаанцхан булчинтай хүмүүс тэ булчингаа салсан байгаа гайхуулаад гэж ингэж өнгөснээрээ одоо яадгийн эрчүүдийн эрхч ёсыг сэргэн худлаа шүү. Наад чинь зөндөө олон хүмүүс юм ярьж байхад юу яриад байгааг чи би өрдөөсөө ойлгоогүй. Яг үүндээ бүр ойлгох шүүхгүй. Тэгэд би чам шиг хүүхдүүд би юу гэж хэлэх вэ гэхээр та нар эхлээд над чиг хүмүүсээс заяа. Та нар эхлээд өөрснөө зөвлөгөө аваад сонсчих. Та нар эхлээд надаас сонсчих. Та нар эхлээд надаас инспирашн, надаас өөрснөө амьдралд юу тохиолдсон, юу хэрэгтэй тэгээ эхлээд та нарт бол надаас сонсчих заяа. Тэгэд дараад нь та нар наатаа хэр. Тэгэхгүй бол та нар шиг тэ ингээд өөрөөсөө ухаануудаа өөрөөсөө тэг ингээ ухаантай ингээд ах надаас ухаантай ах хүмүүс байгаа штэ энэ чинь зөндөө олон ах надаас ухаантай надаас хүчтэй зөндөө олон хүмүүс амжилтанд хүрсэн хүрээгүйгээд олон янзаар байгаа. Надаас ухаантай надаас их амьдралд хичээсэн надаас илүү өхлийн ирэмдээр очсон за амьдрчих юмсан гэдэг эрүүл гар болоод ингээд зүтгээ чичрээд явсан маш олон хүмүүс байгаа штэ. Та нар тэр бүх хүмүүсийг та нар хичээл зүтгэлийг үгүй хийж зүгээр л те доромжилж хийж байгаа байхгүй. Зүгээр доромжилж хийж байгаа байхгүй. Зүгээр доромжилж хийж байгаа байхгүй. Танд тэгээ яа тэгвэл те? Танд яа тэгвэл те? Үгүй те? Үгүй хүмүүсийг зүгээр доромжилж байгаа байхгүй. Одоо болоо заа үүндээ залхаж чинь. Тэгээд та нартай хэрэлдэхгүй байгаад байгаа нэг өд би ч та нарыг шүмжлээгүй байсан ч та нарыг өөр хин нэгэн шүмжлэн заяа. Та нарыг өөр хин нэгэн залуу, та нарыг хин нэгэн ухаантай хүн гарч ирэл та нарыг зүгээр шүмжлэн заяа. Би хэдийгээр шүүмжлээгүй байсан ч та нарыг өөр хин нэгэн та нар ганцхан амьдралын төлөө хичээд гинэ. Та нар ганцхан энэ залуу боолгож байгаа.
Та нар ганцхан тийм үү? Та нар ганцхан ихчгийн их ёсыг сэргээсэн юм. Юу яриад байгаа юм? Өөр зөндөө олон ах хүмүүс гарч ирээд дотроо л уур нь хурж байгаа. Тэгээд хэлэхгүй байгаа та нарт. Энэ тэгэхээр би танад хоёр төрлийн хүмүүс гэдэг гэж хэлсэн. Нэг нь зүгээр уурлаад ингээд цацаад ингээд ярьчдаг хүн байдаг бол тэрнгээр нийл ингээд баах юм болгоод ингээд ярьчдаг хүн байдаг бол нөгөө төрлийн хүмүүс гэж байдаг шүү. Тэд нар нь аюултай шүү. Тэд нар чинь яад юм бэ гэхээр дуурахгүй байжгаад нэг өдөр тэсгэр алдаг тийм сумтай хүмүүс байгаа шүү. Энэ хим шиг энэ хүмүүс байгаа шүү. Та нар жоохон бодоод үзээрэй. За тэгээд энэ хүрээд анхаарлаа энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө. Өнөөдөр 2025 оны 8 сарын 3-нд болж байна. За тэгээ энэ хүргээд энэ бичлэгээ өндөрлөө.